Сайн бацхан үзэгчдээ 7 хоног бүр танд хүрдэг эрүүл мэндийн жаргалын үндэс нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор халдвар судлалын их хэмж Эрдэнэ чимэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёлаа яриагаа ирнэ халдвар хяналт тогтолцооны талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За халдвар хяналт тогтолцоо гэдэг маань энэ өдөр ер нь бол энэ чиглэлийн ажилчид болон үйлчлүүлэгчийг аюулгүй байдал дээр бүгдийг хамгаах тогтолцоо хэлдэг. Наад захын асуудлууд ер нь бол энэ чиглэлийн ажилчид бол үйлчлүүлэгчтэй хэр зэрэг үйлчлэгээ үзүүлэхэд тэрнээс эхэлнэ. Тийм үү. Тэгэхээр эмнэлгийн байгууллагын ажилтнууд ер нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? Өвчтөнөд үйлчлүүлж байгаа хүмүүстэй үйлчлэхийн тулд. За ер нь бол манай эмнэлгийн байгууллагын онцлог байдаг л да. Ерөнхийдөө бид нар одоо ер нь ажилдаа эхлээд 8 цагт ирээл бид нар хамгийн нэг номерт бол хамгаалах хувцас хэрэгслээ өмсөөл үйлчлүүлэгчтэй үйлчлж эхэлдэг. Тэр маань яаж нэг гэхээр ерөөсөө бид нар эмнэлгийн орчин маань гэдэг нь ерөнхийдөө бид нар дандаа бид нар хүчтэй хүмүүст үйлчлж идэг л да. Тэр үйл явцад бол бид нар хамгаалах хувцас хэрэгслээ өмсөж орсноор бол нэг номерт бол бид нар үйлчлүүлэгч хамгаална, 2 номерт гэхээр бид нар өөртөө хамгаалж гэнэ гэж үздэг л дээ. Ерөнхийдөө тэгээд нэгдүгээр тэр хоёрдугаар тэгэхээр ерөөсөө бид нар үйлчлүүлэгчтэй сөрөг нөлөө үзүүлэхгүй бол бид нар наад зах нь бол бид нар хумсаа авсан байх хэвээр. Тэгээд бүр тэр маань халдвар хяналтын тогтолцоо эрүүл мэндийн сайдын тэм тушаал байдаг 187 186 гэдэг тушаалаа. Тэрнийхээ дагуу бид нар хувцсаач өмсөн нэгдүгээр хоёрдугаар тэгэхээр хумсаа бид нар ядаж 0.5 см хэмжээтэй авсан байна. Одоо бид нар үйлчлүүлэгч байх явцдаа анзаарч л байгаа урт хумстай хүн байдгүй том эмэг зүүдгөө гэдэг. Тэр маань ядах нэгдүгээр тул бол эмнэлгийн ёс зүй гэдэг юм бас байдаг. Тэр бүгднтэй холбоотойгоор бид нар бол энэ үйл ажиллагаа хэрэгжүүлж явдаг л та. Тэгэхээр эмнэлгийн эмч ажилтнуудын хувьд юм байт юм биш. Харин үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? Ерөнхийдөө манай эмнэлгээр үйлчлүүлж явах явцдаа бол бид нар үйлчлүүлэх шаардлага тавьдаг л да. Яг хэвтэх үедээ бид нар ийм наад захын хэвтэж байгаа юунд юу яадаг хэвтийн эмчлүүлэгчийн журам гэж байгаа. Тэр журам тасаа бүх нэгж бүрэнд байдаг. Тэгэл хэвтэж байгаа хүмүүс минь яах вэ гэхээр ерөөсөн эмнэлэгт хэвтэхдээ бид нар ядаж джинс өмдтэй те хэвтэх ёсгүй. Яагаад тэгэхээр тэр хүн маань хэвтэж үйлжүүлж явах явцдаа бид нар яагаад гэхээр джинс өмдтэй байна гэдэг нэгдүгээрт болохоор тэр эмнэлгийн орчинд бол бид нар цаа хувцас хэрэгслийг шаарддаг. Хоёрдугаар тэгэхээр бид нар яах вэ гэхээр ерөөсө тэр хүнд чинь бас чөлөөтэй байх тийм ээ. Тэгээ гуравдугаарт манай үйлчлүүлэгч бас нэг юунд дэр алдаад байдаг вэ гэхээр ерөөсө цөнгө авчирдаг л да. Ер нь эмнэлэгт хэвтэж байгаа хувцастай тэр орчин маань ганцхан тэр тухайн хүн үйлчлүүлж авахгүй. Одоо ялангуяа манай 2 дугаар шатны эмнэлэгт бол маш олон хүмүүс үйлчлүүлдэг. Тэр явцад яадаг вэ гэхээр ерөөсө бид нар болж өгвөл баг уурын кошлон кунаа захын тий. Тэгээд гараа гуах савн алчуур гэл бүр наад захын юмнууд тий ойс сойзыг шаарддаг л да. Гэхдээ зарим нэгэн хүмүүс бол тэр бүгдийг хангаж ирдэггүй. Бүр хөдөөнөөс ирсэн гээл хамаг цөнгө бүх баг хувцас хэрэгслээ ингээд оруулж ирэх жишээтэй ийм наад захын асуудлууд байж идэг л да. Тэгээ бид нэр тодорхой хэмжээгээр хэлж шаардаад тэр бүгдийг хангуулж л байдаг л да ерөнхийдөө. Тэгэхээр бас хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тийм ээ хүүхдүүдийн хувьд одоо хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа хүмүүс ч бас дураараа хүүхдийнхээ хувцсыг даавгүй байгаа паран дээр тавьчихдаг тий. Тэр одоо юу юм бэ? Тийм л да. Одоо бол яг томог уйлдрал эхэлчихэд манай хүүхдийн тасаг бол маш их ачаалтай байна л да. Одоо 2 хоног бол бид нар ачаалаас эрүүлэхийн тулд одоо арсныхаа тасгийг бид нар төр зур бид нар хязгаарлаа дотрын тасаг руу 2 тасаг нэгээд арсныхаа тасгийг дээшээ шүлжүүлээ хүүхдийн тасгаас сэргэжүүлэхийн тулд бид нар аваад байна. Тэгээд энэ явцад бол бид нарт маш хүндрэл гардаг л да. Яадаг вэ гэхээр ерөөсө хүмүүс хэвтэхдээ одоо хүүхд чинь бас нөгөө ойр орхон баа чихтэй холбоотойгоор ерөнхийдөө бол хувцс хэрэглийн угаага парандаар тавих ч юм уу нэг бол угаахгүйгээр парандаа шууд тавьдаг. Энэ маань яадаг вэ гэхээр ерөөсө тэр хүний ялгцаар нэг осондоо тэр агаарыг богтуулж яах гэсэн үг. Яагаад бид нар тэр шаардлагатай тэр хүнээс гадна тэнд бол өчнө 3 4 хүн зэрэг хэвтэж имлүүлж байгаа. Тэгээд дөнгөж идгэж ядаж хахад нөгөө хүүхд маань яг хоёр дахиад нөгөө агаараараа бохирдоод тэр нөгөө өвчнөө дахин өвчлөх магадлал өндөр байдаг. Ялангуяа суулгалт одоо сүүлийн үед бол томоогийн өвчлөлөө суулгалтаа хавсарч ирээд байна л да. Тэгэхээр хүүхдүүд маань яаж нэхэр ойр ойрхон баач хийгээд байгаа. Тэгэл тэр агаараараа бохирдтол дахих магадлал өндөр байгаад байна. Тэгээ бид нар ерөнхийдөө шаардлага тавиал явдаг л да. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгийн эмч совилогч асрагч гэнэлгийн шаардлага тавьдаг. Зарим нэгэн хүмүүс бол энийг ойлгохгүй тий бид нар энд чөлөөтэй ингээ үйлчлүүлэх хэрэгтэй гэж
хийлдэг тийм шаардлагыг тавьдаг. Гэхдээ эмнэлгийн орчин маань тухайн хүнээсээ гадна бид нар 20 дугаар шатлалын эмнэлэгтээ бол 3 4 хүн цаанаа өчнөө хүн ирэх ашиг гэдэг бас давхар явж байгаа л да. Тэгээд дээрээсээ бас одоо ингээд хүүхдүүдээ юу гэдэг шээл тодорхой хэмжээгээр санамсаргүй байлгаар шийх ч юм уу янз бүрийн асуудал гардаг. Тэгэхээр яах вэ гэхээр янз бүрийн юмар арчаад 0 руугаа шууд хийж. Тэр зарим тасаг юунуудаар нэгжүүдээр ороод гарахад бас зарим эмнэлгийн гадуурж өнгөрөхт ч гэсэн нөгөө ор дэрний дэвсгэр даавуу ч юм уу гуцыг гаргад тоцсон байдаг байхгүй нөгөө шээгээд шаардлагатай хүүхдүүдийн шээс бас нэмжлүүлж байгаа хүмүүсийн тэр талаараас шаардлага хангадгүй юм шиг надад харагдсан. Ер нь бол манай нэгдсэн эмнэлгийн зөөлөн цагаан эдлэлийг бол ерөнхийдөө солиод дуусж байгаа л да. Өнгөрсөн он бол манай цогтойгийн одон тонголох гишүүн нэрч ерөнхийдөө биднэрт хүүхдийн засгийн зөөлөн эдлэг бүрэн сольж өгсөн байгаа. Тэгээ тодорхой хэмжээгээр бид нар нөгөө нэг хэвтэн эмчилгээгч гараад явсны дараа бид нар өөрөө байрыг хөрөнгөд нь суллаад угаагаад ариутгаад халдруу хүтгээд зөөлөн цагаан эдлэлээр гуцсныг бид нар гадна гараа салхилуулдаг тийм журамтай байгаа л да. Тийм учраас тийм тохиолдлыг бол харчаа тодорхой хэмжээгээр бид нар бас тэгж ойлгочиж болно л доо. Гэхдээ 24 цагийн дотор бид нар тэгж агаар сэлгэлт хийж халдруу хүтгэлийг хийдэг тийм журамтай л байгаа л да. Тэгэхээр бас хэвтэн эмчлүүлж явах хэвчээ ямар дүрмийн мөрдөх ёстой юм бусад хүмүүс зөвхөн хүүхд хэлтгүү том хүмүүс нь бусад одоо бас нэгжүүдээр хэвтэж байгаа эмчлүүлж байгаа хүмүүс нь тийм л дээ. Ерөнхийдөө бол хэвтэж байгаа хүмүүс нь бид дээр хэрсэнтэй ядаж хуц хэрэглээ зөвөмс хэрэгтэй. Дээрээс нь тамиг татдаг хүмүүс маш хөндрөл учруулдаг л да. Ингээд хамт хэвтэж байгаа хүн 0-д ч юм уу ингээд тамиг татдаг. Тэгэл гадна 103 үдэндээ гараа тамиг татаад дэрийг хогны сав тавьсан байхад хажууд нь ингээд хаяад те бид нар тодорхой хэмжээгээр одоо 5 дахь өдөр болгон бид нар их цэвэрлэгээ хийгээд гадна орчноо цэвэрлээд байна гэдэг чинь өөрчлөлөгч юм нөгөө хайсан хог аядлыг бид нар цэвэрлж байгаа. Орчноо цэвэрхэн байлгахын тулд ийм үйл ажиллагааг явуулаад байгаа. Тийм учраас ер нь хэвтэж байгаа хүмүүс аль болох эмч эмнэлгийн ажилтай хүндэтгээд эмч эмнэлгийн ажилтнууд гэсэн бид нар ерөнхийдөө тодорхой хэмжээр бид нар шаардлага тавьж нэг яадаг л да. Гэхдээ зарим нэгэн хүмүүс үл ойлголцол гардаг л да. Энд бол тэр эргэлтийн хувьд бас эргэлтийг яаж зөв зохистой байлгах ёстой юм бэ те эргэлтээр очиж байгаа тэр хоолундны сав суулганд ямар байх ёстой мэдээж тэр ариун цэврийг дээд шаардлагад хангасан байх ёстой тийм ээ ерөнхийдөө бол мэс засал гэмтэл төрх гэдэг тасгууд бол манайх бол халдвар хяналтын тогтолцоог маш сайн сахих ёстой ягаад тэгэхээр өөрөөсөө бид нар тэнд шахны халдвар гарахгүй нэрээ халдвар гарахгүй гэдэг үндснээс бол маш их хатуу дэглэм барьдаг л да ялангуяа манай одоо мэсцлийн засаг бол манайх наана хоолны өрөөндөө бүх халуун сав аюугаа тавьж яадаг л да. Тэгээд тэрэн дээр ингээ хяналт хийгээд явж байхад бол хүмүүс бол хоолны халуун сав юм уу цайны халуун сав нь бол маш бохор тийм тохиолдол гардаг л да. Гэхдээ хүн болгон толгой дараалан тийм биш л те тодорхой хэмжээний ганц нэг хүмүүс тийм тохиолдлууд гарч чаддаг. Бид нар яг шаардлагын тавиал угаалгаа цэвэрлүүлээл ингээл явж байдаг тийм тохиолдлууд байгаа. Дээрээс нь эргэлт гэсэн дээр нэмэт нэг юм ярихад бол манай үйлчлүүлэгч заримдаа бол ингээл тасаг нэгжийн дэлмийг мэдж байгаа мөртлөө хувц хэрэгэлтэйгээ шууд яваад орох жишээтэй те. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө асрагч үйлчлэгч юм ажлыг хүндрэлд учруулад байдаг тийм тохиолдлууд байж байдаг. Яагаад эргэлт гэдэг юмыг зааглаад байна гэдэг чинь л энэ дээр учруулах нь л гараад байгаа юм л да. Тэгэхээр бас хоёлаа өнөөдрийн сэдвэнд халдвар судлалын талаар тэр халдвар үүсэх шалтгаануудад юу нэсэдэг юм бэ? Ямар төрлийн одоо халдвар төвчнүүд байдаг юм болов? Ер нь бол халдвар үүсэх шалтгаан ерөнхийдөө одоо нингийн халдвар байж болно, вирусын халдвар байж болно тий. Тэгэхээр ер нь үйлчлүүлэгчд хэлэхэд бол одоо бид нар наад захын гар угаах гэдэг асуудал яриад байгаа. Одоо бид нар цэцэрлэгийн хүүхдтэй ч хэлээд байгаа. Бид нар манай эмч эмнэлгийн ажилтнууд бол нэг номерт гарын ирүүлэх гэж юм сахидаг байгаа тушаалаараа ч гэсэн нэг номерт. Яагаад тэгэхээр ерөөсөө энд байгаа халдварыг бид нар эндээс аваад танд өгөх магадлал өндөртэй. Тийм учраас гарыг угаажж бид нар яах вэ гэхээр энэ халдварыг таслан зохицох үйл ажиллагаа явагддаг л да. Одоо бид нар онгоцны буудалд ч гэсэн бид нар ингээд шууд санитол гэж юм. Одоо энэ хамгийн одоо манай дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж түгээмэл тэр маань яа гэхээр ерөөсөн наад захын угаалдварыг шаардахгүй те хэний карманд ч явах тийм бүрэн боломжтой хаач гэсэн хэрэглэх боломжтой тийм халдвар хөтгөл байдаг л да. Тийм учраас гарын ирүүлэх гэдэг юм номерт ялангуяа хүүхдтэй ч гэсэн бид нар цэцэрлэгийн хүүхдүүдийг гар угаад одоо гепатит А байна гарын одоо хүмүүс ер нь бохир гараар дамждаг гэж үздэг шүү дээ. Одоо ер нь бүх өвчнүүдийг бол гарын ирүүлэх маш сайн сахиснаар бол халдвар төвчнөөс өрцөн сэргэлж чадна л гэж үздэг л да ер нь.
Халдвар өвчний эсрэг дархлаажуулалт гэж халдвар өвчнөөс сэргийлэх, түүний тархалтай хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлтгэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ. Манай улс доорх вакцинуудыг дархлаажуулалтанд нэвтрүүлсэн. 1923 онд цагаан цэцэг өвчний эсрэг, 1946 онд сүрьегийн эсрэг, 1965 онд халдвартсаа, 1967 онд сахуу хөхөөл ханиад татарна. 1973 онд улаанбурхан, 1991 онд Б гепатит, 2005 онд сахуу хөхөөл ханиад татарна Б, гепатит Б, хэв шинжийн хемофилус, 2009 онд улаанбурхан гахаа авдар улаануудын хавсарсан өвчний эсрэг вакцинуудыг нэвтрүүлсэн юм а. Дээрх дархлаажуулалтыг нэвтрүүлснээр дараах үр дүн гарсан байна. 2000 онд полиомиелит өвчин бүр устсныг баталгаажуулсан гэрчлэгээ авсан. Сүүлийн 10 жилд сахуу татран хөхөөл ханиадны өвчлөл 10,000 хүн тутамд тэг тохиолдол, улаанбурхны өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеэс 1000 гаруй дахин буурсан. Б гепатитын өвчлөлт 4 дахин буурсан байна. Мөн дархлаажуулалтын хамралт тогтвортой өндөр байна. Дархлаажуулалтын талаарх төрийн бодлогын хувьд 1929 онд засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 119 дугаар тогтоол цагаан цэцэг өвчний эсрэг тарилгын бүх хүнд хийх, тарилгад хамрагдаагүй хүнийг улсын албанд авахгүй байх. 1993 оны засгийн газрын 149 дугаар тогтоолоор дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, 2000 онд дархлаажуулалтын тухай хууль, 2002 онд засгийн газрын 129 дугаар тогтоол халдвар өвчнөд тэмцэх үндэсний хөтөлбөрийн дархлаажуулалт бүхий халдвар өвчнөд тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөр, 2001 оны засгийн газрын 67 дугаар тогтоол дархлаажуулалтын сан байгууллага, 2009 оны засгийн газрын 185 дугаар тогтоолоор дархлаажуулалтын үндэсний товлол шинжилэн батлагдсан. Мөн 2010 онд дархлаажуулалтын зөвлөх хороо байгуулагдсан. Дархлаажуулалтын хэлбэрийн хувьд заавал хийх дархлаажуулалт, тархвар судлалын заалт, сайн дурын дархлаажуулалт гэж байна. Заавал хийх дархлаажуулалт гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг хэлнэ. Заавал хийх дархлаажуулалтыг засгийн газраас баталсан үндэсний товлын дагуу Харьяа аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллага сүм өрхийн эмнэлгүүд үн төлбөргүй хийнэ. Заавал хийх дархлаажуулалт нь сүрье, халдвартсаа, Б вирус, гепатит, сахуу хөхөөл ханиад татран, хемофилус, инфлюенза, улаанбурхан, гахаа хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх, халдвартсаа, улаанбурхан, улаанууд, гахаа авдар 5 вакцин орно. 3-7 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, халуурах, шөнөөр халуурч ханиалгах, хөлрөх, цээжээр өвдөх, амьсгал давхцах, амьсгаадах, биеийн жин буурах, хоолнд дургүй болох, лимфийн булчирхаанууд томрох, сахуугийн үед залгуур гүйсэн булчирхаан салст бүрхөвчийг гэмтэж баг зэрэг халуурах, хоолоо хүндүүрлэх, хавдаж амьсгалахад хүнд болох, хоолоо ба гүйсэн булчирхаа дээр гялалзсан цагаан буюу саарл өнгөр үүсэх, залгуур хоолон өрөвсөл, төвөнг хоолон өрөвсөл, гүйсэн булчирхаан өрөвсөл үүсэх. 3 дугаарт хөхөөл ханиад нус нулимс гоожоо ханиаж халуурч эхлэх ба ханиалгах нь улам хүндэрсэр маш хүчтэй олон өгсрүүлж ханиалгах, ханиалгасны дараа хүчтэй сорж амьсгал авах, шөнөөр ханиалга нэмэгдэж өгсрүүлэн ханиасны дараа бөөлжих, хамаг бие сулрах. 4-дүгээрт татран. Татрантай нэраа хүүхэд төрөхтэй хийм боловч төрснөөс хойш 3-аас 28 хоногийн дараа хөхөө болж биеийн хүших ба булчингийн хүчтэй татал чангаралт үүсэх. Бүх насныханд эрүүний булчин хатуурах, хүзүүний булчин хүших, хүндүүрлэх, хөвлийн булчин хатуурах, булчин татал дах, хөлрөх зэрэг шинж тэмдэглэр нь мөн халдварт саа өвчний үед булчин гар өвдөх, мэдээ алдах, 1 эсвэл 2 гар хөлөө ажилуулж чадахгүй. 6-ад улаанбурхан. Улаанбурхан өвчний үед 38-ын хэмээс дээш халуурах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний сас бүрхөвчүүлж нулимс гоожих, улаан өнгийн гөвдрөөт тууралт, нүүр ба чихний араас эхлэн гарч биеэр тархах. В вирус, гепатит. В вирус, гепатит өвчний үед арс салс шарлах, шээс шарлаж өтгөн цайрах, ядрах, хоолн дургүй болох, нозоорох, нойрох мартах, аюулгаагаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Харин тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгын хувьд халдвар төвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалтыг хийдэг юм а. Мөн тархвар судлалын заалтаар сэргийлэх тарилга хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Мөн сайн дурын дархлаажуулалтын хувьд иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлтгэл хэрэглэхийг хэлнэ. Халдвар төвчний эрсдэл өндөр улс оронд зорчих иргэн ажил үйлчлэгээний онцлогоос шалтгаална. Тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлтгэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцна. Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил үйлчлэгээний онцлогоос шалтгаалan хийлгэх иргэн засгийн газрын 67 дугаар тогтоолын дагуу шаардлагатай вакцин био бэлтгэлийг халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албанд захиаж төлбөрийг эрүүл мэндийн яамны дархлаажуулалтын сангийн дансанд шилжүүлнэ. Сайн дурын дархлаажуулалтыг халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинетэд хийнэ. Сайн дурын дархлаажуулалтын кабинетээр хийгдэж сэргийлэх тарилгын вакцин био бэлтгэлийн үнийн хувьд сахуу татрангийн хоргөөсөөр нэг хүн тунан 3000 төгрөг, В вирус, гепатитын эсрэг вакцин нэг хүн тунан 500 төгрөг.
А вирус гепатитын эсрэг вакцины 1 тонн, А вирус гепатитын эсрэг вакцины 1 тонн 28110 төгрөг, менингококк талдварын эсрэг вакцины 1 тонн 5000 төгрөг, томоогийн вакцины 1 тонн 1000 төгрөг, улаан бурхан болон хаавдар улаанууд өвчний 1 хүн хийгдэх тонн 100000 төгрөг, энгийн иммуноглобулин 1 ампул 100000 төгрөг, таргуун дахлын вакцины 1 хүнд тонн 5000 төгрөг, бомын вакцины 1 хүнд тонн 5000 төгрөг, татрангийн ээлдэс 1 хүнд 5000 төгрөг байна. Тэгэхээр хамгийн одоо наазахын хүмүүст очиж үйлчлэх хэвээр яг одоо эрүүл мэндийн яаралтай тусламж одоо шаардлагатайгаа өвчтөнд хамгийн түрүү очдог нь бол түргэний тэрийг дуудлага эмчнэр байдаг тийм. Тэгэхээр тэр дуудлагын тэрэгний ариун цэвэр эрүүл ахуйг одоо яаж сахих юм бэ? Яаж ариун цэвэр байлгадгийг? Ер нь бол манай цэвэрлэгээ өөрчлөлгээ гэдэг маань ерөнхийдөө манай эмнэлгийн цэвэрлэгээ өөрчлөлгээ бас бусад офисын цэвэрлэгээ өөрчлөлтөөс бас өөр онцлог л та. Би дээр хэлсэн тушаалаар хэрэгжиж явдаг гэдэг тийм ээ. Тэгэхээр тэр цэвэрлэгээ өөрчлөлтөө маань дотроо ямар байдаг вэ гэхээр ерөөсө халдварын зэрэг өндөртөө, халдварын зэрэг дунд зэрэг, халдварын зэрэг бага гэсэн 3 авч цэвэрлэгээ өөрчлөлтөө явуулдаг л та. Тэгээд тэн дээр бид нар яадаг вэ гэхээр ялангуяа мэслийн тасаг, халдвартын тасаг, төрх тасаг, хүүхдийн засгийн бүгдээрээ ер нь бол халдварын зэрэг өндөртөө тасгуудад ордог л да. Тэгээ тэрний жишгээр бол бид нар бас төрөнийхөө машиныг тэр үйлчлэлд юугаар цэвэрлэдэг. Гэхдээ одоохондоо манайх болохоор нэг хүнд нөгөө нэг үйлчлэгт оногдох талбай маань ерөөсө 400-5 м талбай байдаг л да. Метр квадрат талбай байдаг. Тэгэхээр ерөөсөө яадаг вэ? Ерөөсөө яг үйлчлэгээний ажилчид бол маш их ажилтаа ажиллаж гин гэсэн үг. Тэгээ тэн дээр үндэслээ бид нар яг үйлчлэгч бид нар нөгөө төрөний машиныг угаах бас боломжгүй. Тийм учраас бид нарт жолооч нартай сургалт явуулаад жолооч нар тодорхой хэмжээний 14 өдрийн хугацаанд их цэвэрлэгээ хийгээд халдваргүй тэглэл хийгээд халдваргүй тэглийн уусмалаар халдваргүй тэглэл хийгээд угаагаал цэвэрлэл явж байдаг. Ариутгалтын хувьд одоо тасгийн нэгжүүдэд ямар хэмжээтэйгэр байдгийг ер нь аль тасагтаа илүү төлөх үү байх вэ? Аль тасагтаа илүү бага ариутгалтын бодис хэрэглэх үү? Ер нь бол ариутгал халдваргүй тэглийг манайх нь бол мэс цасал төрх гэмтэл тэгээд хөөхөд гэсэн тэг халдварт гэсэн тасгуудад бол илүү төлхөө явна л да тодорхой хэмжээгээр. Гэхдээ бусад тасгууд хийхгүй байх гэж байхгүй шүү дээ. Бүгдээрээ л тодорхой хэмжээгээр халдваргүй тэгл ариутгалаа хийгээд явж байгаа. Манайха өөрөө төлөрсөн ариутгалын зэгтэй тэр нэргээ хийгээд явдаг. Тэгэхээр ариутгалын бодис одоо бодисын талаар хоор нөлөө харшлах зүйл ер нь бий юу? Ер нь бол ариутгалын бодис одоохон харшлах зүйл гэхээр ер нь тунх хэмжээ ямар нэгэн юмны тунх хэмжээ хэтэрхээр л хүнд сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхгүйгээр яг тодорхой хэмжээний тунх хэмжээ процентоор явах юм бол бас тийм айхтар тийм харшлаад тахгүй л дээ. Бид нар одоо эмнэлэг рүү явуулахаар холрамын нэртчихэд шүү дээ. Тэгэхээр тэр холрамыг ашиглаж байгаа цэвэрлэг хийж байгаа хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө бий юу? Тэрийг бас хамгаалах хэрэгслийг танахаас мэдээж өгдөг л. Би дээр хэлсэн тийм ээ. Ерөнхийдөө манай эмнэлэг гэдэг маань ерөөсөө офсоос онцгой гэдэг тий цэвэрлэгийн үйлчлэгээ маань өдөр тусам бид нар ерөөсөө нөгөө сая дээр хэлсэн ABC гэсэн бүсээрээ халдваргүй тэгэл ариутгал хийгээ явдаг учраас тэр маань ингээд халрамын юм уу жавлын. Гэхдээ одоо манад бол халрамын хэрэглэхгүй байгаа дандаа жавлын гэж бацыг хэрэглэж байгаа. Тэгэхээр хэрэглэхэд хялбар тэгээд тухайн хүндээ ч гэсэн амар хашаалгүй тийм учраас тэгэхээр ерөнхийдөө бид нар яаж юм гэхээр ерөөсөө үйлчлэгчтэй ханга ажилд орохдоо тэгээд банк сургалтаа явуулдаг л да. Тэгээд одоо үйлчлэгчтэй бид нар ер нь 14 өнөختөө бүр дор хаяс сартаа ингээд бид нэг удаа сургалтыг өгнө. Яаж уусмалаа хариулах юм? Ямар хамгаалах хувьс хэрэглэнэ? Захын маска зөөх ёстой, шил зөөх ёстой. Бүр шаардлага хансан шил байхгүй мангад бид нар нарны шил зөөгөөд ингээд найруулах хэвээр. Тэр бүхийг хамгаалах хувцас хэрэгслээ өмсөд найруулад тэгээд тун тооцоороо найруулад байх юм бол тэр хүнтэй бас ардангуй тийм явахгүй л таашаалгүй таахгүй. Хэрвээ буруу найруулад тун хэтрүүлээд найруулах юм бол тодорхой хүнтэй аршил өгөх магадлал өндөртэй. Угаас ариутгалын бодис юм ч угаасаа тэр чинь тийм. Тэгэхээр халдвар хяналт тогтолцооны талаар энэ авч хэрэгжүүлж байгаа ажил юу вэ? Сүүлийн үед ямар аргачлалаар хэмжээ хийв? Ер нь халдвар хяналтын тогтолцоогоор олон ажил зохионо л да. Бид нар бол халдвар хяналтын тогтолцоо одоо эмнэлэгт ямар ажил хаана ямар тандалтаар явж байхад ямар юм дутагдaltaй байна ингээл явж байна. Одоо би сая дээр хэлсэн наадзах нь л одоо бид нар өнөөдөр хүүхдийн засагта ачаал их нэгтрал ихтсэн учраас бид нар халдвар нөгөө ачаалаа сэрүүлэхэд бол бид нар ажсныхаа тасхийг ингээл юугаал суллал хүүхдийн засгаас сэрүүлэх чичээд ийм тодорхой хэмжээгээр тавьтай ажиллаа хийн л халдвар хяналтын тогтолцоо багаараа хурлаа хийгээл удирдлагатай танилцуулаад гэдэг үйл ажиллагаа явуулдаг.
Одоо ер нь танай байгууллага дээр нэгдсэн эмнэлэгтэр гэсэн үг шүү дээ тий. Шаардлагатай байгаа халдвар үйлчлэлтийн бодис ч юм уу хэрэгтэй шаардлагатай байгаа зүйлс нь юу вэ? Одоо ерөнхийдөө бид нар яг бүх хангалттай юмнуудаа ингээд аваад явж байгаа. Ерөнхийдөө үйл ажиллагаа хийвэл явуулж байна одоо. Манай энэ удаагийн жаргалын үндэс эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ түрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ өнөөдөр халдвар судлалын их эмч Эрдэнэшивгийг уулзууллаа. Тэгээ танд бас манай үзэгчдэд хандаж хэлэх үгээ бол энэ завшааныг ашиглаад манай үзэгчдэд хэлээч гэж хэлсмээр. За ерөнхийдөө бол эмнэлгээр үйлчлүүлж авах явцдаа ер нь бол эмч эмнэлгийн ажилчдаа тий тодорхой хэмжээр юу яж болно л да шаардлага тавьж болно. Гэхдээ нийгмийн аль болох хүндэтгэж ажиллаач л гэдэг. Би ер нь бол хэлмэр хүсэтгэлтэй ерөнхийдөө яг үйл бололцох юмнууд зөндөө гарна л да. Тэгээд нэгдүгээр дээр хоёрдугаар тэгэхээр тасаг нэг зэрэг үйлчлүүлж авах явцдаа аль болох нэг суулт тур тий угаалтуур тэрэндээ зөв харьцаж байгаа ч тэггүй бол бас манай ажилд хүндрэл үүсгдэг. Тэгээл ерөнхийдөө одоо гадны орчинд ч гэсэн тий салхилж байгаа сууж авах явцдаа ш тий гадны байхдаа ш тий нэг номер дээр нь бол хогны саврага хогоо хайс сураач л гэж л хүсмээр энэ ажил мэргэжлийн онцлогтой холбоотой ч юм уу ер нь тэгж л ажиглагддаг л та. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Дараагийнхаа нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.